шашин төрийг хараал идэг гинэ. Тэгээд тэрнийг сонсоод би өөр гайхаж байгаа байхгүй. Ягаад одоо ийм одоо үеийн дуучид залуучууд маань яг юу тулаад байгаа юм бэ? Юу яг устдад төвөөгээд байгаа юм бэ гэсэн бодол бас бодогдчихлаа. Тэгэхээр одоо шашин төр хоёрыг бол бид нэр яаж амьдрах юм гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. За намайг Жамч Шүлтмийн Ширнэн гэдэг. За Завхай аймгийн Тусан Цэнгэл суманд төгсөн. За тэгээд Тусан Цэнгэл сумаас л төрөөд бас нэг удаагүй гарсан нэлийн Багдаа гарсан. Тэгээд одоо Эрдэнэтэд ирж суурьшаад одоо бараг 30 жил болчлоо. 95 онд Эрдэнэтэд ирсэн. Анх 10 наснда лам болно гэж өөрөө шийдээд тэгээд аав ээжээсээ бас лам болъё гэж хүсээд тэгээд анх бол амар эсхлэг хийдэд одоо Монголын одоо 3 том хүрээ хийдэг шүү дээ. Дандаа тэгшлэг хийд Эрдэнэ цог хийд амар эсхлэг хийдэг гэдэг. За тэр хүрээ одоо нэг болох амар эсхлэг хийдэд шавилын сууч лам болсон. Хүмүүс чинь цаанаасаа өөрийнхөө үлийн үрээрээ явна шүү дээ. Тэгэхээр мэдээж минь урд насны эрүүл хийсэн юм уу? Одоо тэгээд урд насны багчиг байсан юм уу? Ямарсан өөрөө тэгээд лам болохоор шийдэд. Одоо энэ зам мөрийг бас сонгосон баг. Амар эсхлэнд бол 10 наснаас 14 нас хүртэл байсан. Тэгээд амар эсхлэнгээс Эрдэнэтийн одоо төв хандаа дээрэд тэнд одоо суугаад тэгээд тэр Эрдэнэтийн төв хандаа бас нэг 20 хэдэн жил болсон. Өчтөж болохгүй 20-той байлаа шүү дээ. Тэгээд 90 оноос анхшдаг юу нь бол эхлээтэй одоо хэрэгчлөө эхлээ. Тэгээд тухайн үед л монголчууд л бараг 100% бүтээх ажлагчддаг байлаа шүү дээ. Тэгэхээр одоо лам хүнийг маш их дээдэлдэг байлаа. Би ч магадгүй нэг жоохон сахилахгүй хөхт байсан юм шиг. Тэгээд лам болсод нэлийн сахилахгүй мөн нэлийн дарагдсан юм шиг. Тэгээд бас тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг ингээд бас тэгээд багш нар маань ах нар маань бас сургаатай. Тэгээд нэлийн бас дараахан болсон юм шиг. Би Багдаа нэг хэсэг үндэсний бүхөр барилддаг байсан. Тэгээд үндэсний бүхийн секцэнд явж байхдаа бол тэгээд штангыг бас хийж эхэлсэн. Тэгээд тухайн өдөр нэг 14 тавтаал байсан баг. Тэгээд штанг хийж бэлтгэлж явахдаа бол их хвчлэн штанг бас хийдэг байсан л та. Тэгээд нэг 2 жил яваад орхицсан. Тэгээд орхисноос хойш л нэг 2009 оноос л би фитнесийг бол хийж эхэлсэн. Тэгээд 2009 оноос 10 11 он хүртэл бол нэлийн гайгүй идэвхтэй хийсэн. Тэгээд 11 оноос л бас тэгээд Эрдэнэтийнхаа фитнесийн тамирчин болсон байж байгаа. Тэгээ бас нэг хэсэг загвар өмсөж яваад бас тэгээд фитнесийг нэг хэсэг орхисон. Тэгээд 13 онд бол дахин нэг улсын аврагт бол бэлдэж нэг орж исэн. Тэгээд 2015 онд бол Эрдэнэтийн аврагт орж исэн. Тэгээд 2 удаа бол нэг тэмцээнд л орж үзсэн. Эхлээд 13 онд орохдоо бол нэлийн туршлага муутай орсон учраас медаль эднэр авч чадаагүй. 2015 онд орохдоо бол ямарсан нэлийн амжилттай оролцсон. Медаль эднэр бас авсан. Фитнес хэрэгжүүлэн гэдэг нь бол эрүүл байхын тухайд тий хөдөлгөөн одоо бидний хувьд бол нэлийн олон цагаар суудаг хүмүүст хөдөлгөөнийг дутагдж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хөдөлгөөнтэй байж хөдөлгөөнийг одоо нөхөхийн тухайд бол хийж байгаа. Тэгээд мөн одоо чөлөөт цагаа бол зөв боловсон өнгөрөөхийн тухайд бол бас фитнесийг хийдэг. За одоогийн нийгэмд бол хүмүүс ер нь бол аль болох бие биендээ гай болохгүй байх хэрэгтэй гэж би бодож байна л да. Тус өргөж чадахгүй маахад одоо гай болохгүй байх хэрэгтэй тий. Япон оронд бол бусдад яаж одоо гай болохгүй амьдрах вэ гэдэг тийм нэг зарчмыг барьж амьдрдаг гэж үздэг шүү дээ. Тэгэхэд Монголд бол яаж бусдын дор орохгүй амьдрах вэ гэдэг тийм зарчим явагдаад байдаг гэдэг тий. Тэгэхээр бусдын дор яаж орохгүй вэ гэж амьдрах биш. Одоо бусдад яаж гай болохгүй амьдрах вэ гэдэг талаагаа бол мэдээж хүн болгон тэрнийг бол хичээж ядаж тус өргөж чадахгүй маахад одоо гай болохгүй байх юм бол маш их хэрэгтэй. Одоо улс орон хөгжүүлсэн маш их хэрэгтэй юм да гэж үзэж байна. За ерөнхий одоо шашныг өөртөө авч хэрэгжүүлэхийн тухайд бол хамгийн эхлээд бол хүн одоо муу юм хийснийг бол мэдэх хэрэгтэй байдаг тийм. Муу юм одоо би хийцэн юм байна. Тухайн үед тэр үед муу юм хийсэн байх шүү дээ. Одоо би дахиж муу юм хийхгүй ч гэдэг. Тэр муу юм хийсэн муу юм мэддэг тийм. Бусдад хоролттой зүйл маань л одоо муу юм болж таарч тийм. Тэрний дараагаар болохоор яг одоо муу юмыг яг хийж явахдаа мэддэг юм тий. Би муу юм хийж нэгэд өөрийгөө татаж авдаг болох. Тэрний дараагаар бол одоо муу юмыг яг хийх явахдаа бэлддэг тий. Би муу юм одоо хийх чишүүгээ бэлддэг болох. Тэрний дараагаар бол одоо муу юмыг хийх санаа төрөхөд одоо би муу юмыг хийхгүй шүү гэдэг талаас нь боддог болох. Ингээд энэ маань бол ингээд алийн сэтгэлийн хөгжил болж гарч ирнэ л дээ. Тийм учраас эхлээд муу сайн өнгөлөд нэлийн ялгаж салгаж сурах хэрэгтэй болох баг. Тэгэхээр бусдад бол мэдээж гай болж байгаа зүйлс маань бүгд муу үйлчлэгтэй тийм учраас миний хийж байгаа бол бусдад тус нэмэр болж гэнэ үү одоо хэрэг болохгүй бол гай болж гэнэ үү за гай болж байвал тэр маань муу болно шүү дээ гэдгээ
дотроо нэлийн тумааж бодож үзчихвэл хэрэгтэй гэж бодож байна. За тэгээ мөн одоо энэ зарим бас нэг юм дуу байна. Нэг саяхан нэг машинд явж байгаад нэг дуу сонслоо. Тэгсэн чинь шашин төрийг хараал идэг гинөө. За тэгээд тэрнийг сонсоод би өөр гайхаж байгаа байхгүй. Ягаад одоо ийм одоо үеийн дуучид залуучууд маань яг юу тулаад байгаа юм бэ? Юу яг өстө төвөөгээд байгаа юм бэ гэсэн бодол бас бодогжлоо. Тэгэхээр одоо шашин төр хоёрыг бол бид нэр яаж амьдрах юм гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Шашин бэжж бид нэр одоо янз бүрийн одоо хэрэг өвлийн мөрийг ухаарч бид нар янз бүрийн муу үйл хийхгүй байна шүү дээ тий. Тэгээд одоо төр байхгүй бол бид нар ч одоо яах юм тийм эстэй тусгаар тогтсон улс биш болно шүү дээ. Тэгэхээр тэр бол шашин төрлүүгээ хараасан тэр тух сонсоод би өөрөмхээр гайхсан. Тийм учраас одоо аль болох шашин төрөө бас дээдэлж хүндэж яваарай гэж захиад байна. Буйны үйл гэдэг маань буйны үйлийг бол хүм бол магтах буйнаас одоо мартах буйн гэж ярьдаг тий. Тэгэхээр би ийм сайн үйл хийжлээ гэж сархаас илүү сайн үйл хийх юм бол тэрнийг бол зүгээр мартах ёстой л гэж байна те хариу нэх ёсгүй л гэж байна. Тэгэхээр одоо юу гэх юм буян бусаж ирэхдээ бодоо шиг асгардаг гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас одоо буцаад өөр дээр хаашаа ирэн те үлийн үр хаалга андуурахгүй гэж ярьдаг шүү дээ. Үлийн үр гэхээр хүмүүс бас нэг муу үлийн үр гэж боддог шиг те. Үлийн үр гэдэг нь сайн ч үлийн үр, муу ч үлийн үр шүү дээ. Тийм учраас тэр үлийн үр маань бол буцаж бол өөрт нь бол заавал ирнэ. Хүний хийсэн үлийн үрийг бол хүн яагаад ч өөрөхгүй өөрийн хийсэн үлийн үрийг хүн өөрөө шүү дээ. Миний хийсэн үлийн үрийг өөр хүн бас идэхгүй учраас сайн үйл хийсэн ч өөрөө тэр сайн үлийнхээ үр шимийг одоо эдлэн муу үйл хийсэн ч өөрөө тэр одоо муу үүлийнхээ үрийг эдлэх учраас болж өгөө сайн үлийн үрийг одоо хийж явах хэрэгтэй. Тэгээд мөн одоо тэрнийг бас нэг магтаж нэг цаашаагаад байх шаардлага бол байхгүй. Сайн үйл хийгээд тэрнийг мартах ёстой л гэж үздэг. Эцэг нэг зөвхөн өөртөө нааштай цаанаас ирж л байдаг зүйл учраас боловсроод буцаад ирчлээдэг зүйл учраас. Сайн нэг цагаан сарын үеэр нэг постор болсон тэр маань бол маш их хүнд одоо хүрсэн байгаа. Тэгээд гэр бол эхлэхдээ бол архи ухаа болоо гэдээ хэлсэн тий. Тэнгүү тэр маань хүмүүст маш их таалагдсан. Хэрэг архины тухайд бол хүмүүст архи маань бол маш их одоо гай зовлон авчирч байгаа гэдгийг бол бүгд ухаарад байна шүү дээ тий. Тийм учраас яг тэр нэг эхлээд архи болоо гэдэг ингээ эхэлсэн зүйл байсан учраас хүмүүс бол маш их таалагдаж ер нь одоо энэ архи бол хүн болгонд гайтай зүйл байгаа гэдгийг нэлийн бас ухаарч байсан байх гэж бодож байна. За тэгээ энийг цааш нь одоо хэрэгжүүлээд тэр муу зуршуудаас салаасаа л гэж бодож байна. Бас нэг юмч постлцсан байсан тийм. Хагалгаандаа яралтай ор гэсэн чинь ланд үзүүлсэн чинь орж болохгүй гэж намар ор гэсэн гэж яана гэж одоо ингмээргүй байна гэд бас тэр нэг юмч постлцсан байсан. Гэтэ энийг бол би бол хизэж лам хондэ гэж хагалгаандаа орж болохгүй гэж хэлэхгүй гэж бодож байна. Тэгээд ер нь бол яг тухайн өдөр бол босхгүй өдөр байж болно л доо. Ямар нэгэн хагалгаа хэлэх гэж байгаа тэнд нь бол өөрийнх нь сүлд эднэр нь орчиж болно. Тэгэхээр тэрнийг бол юу гэх хэрэг хагалгаанд орсон бол дараа нь сүлдээ дуудлах ч гэдэм үү те. Хэрэг одоо болохгүй бүтэхгүй тийм харш өдөр таарж явах юм бол тэр өдрийнхөө одоо өдөр гаригийнх нь засалмын хийлгээд ч юм уу ажиллах эртгэн хагалгаанд орлого гэж лам хүний хувьд л зөв. Одоо хуржид ном уншилдаг хүмүүс хүртэл шашин муулаад ингээд бичсэн жаах шиг өөр тэгээд одоо яадаг юм бол тэгэхээр нэг сошиалт нэг гоё харагдах гэдэг. Юу гэх юм нэг эртнийхээ нэг өв уламжлал нэг жоохон ингээд эртнийхээ өв уламжлалыг жоохон буруу шаасан тиймэрхүү зүйлсүүд ингээд ярих юм бол нэг орчин үеийн хүн бас нэг хүнд нэг гоё харагдаад байна гэсэн бодол байгаад байгаа шиг. Тэгээд нэг хүмүүс нэг тийм нэг хэмэрхүү нэг дээрийн одоо Монголын уламжлалт яс заншил маншлуудаа гэд үгүйсгэж мүгүйсээд бохор заваа маваа гэх мэтлэн ингээд бичингүүд тэгээд нэг хүнд хүрээд ангууд нэг хүнд иймэрхүү юм хүрээд байна да гэд тэгээд нэг хэдэн лайк өцөлтөд нэг тиймэрхүү юм хийгээд идэм болов гэсэн бодол бас байна. Тэгэхээр энэ сошиалт бол нэлээд шүлтүртэй бас хандж явах хэрэгтэй л гэж эхлэв тэ.